Хөтөлбөрийн нисэгт үеийнхэндээ үлгэрлэн өөрийн биеэр соёлын өвөө тээж яваа энх жаргал охиныг онцолж байна. 11-р ангийн сурагч тэрээр уран бичлэгээр 6 жил хичээлдэж өнөөдрийн байдлаар 60 гаруй бүтээл тойрсон байна. Мөн эх 3-р сард нээх үзэсгэлэндээ үндэсний бахархлын бэлэг тэмдэг болсон Монголын нууц товчоог уран бичлэгээр бичиж дийлгэхээр бэлтгэж эхэлжээ. Энх жаргал анх өв соёлоо хөгжүүлэх зорилготой уран бичлэгээр бичиж эхэлсэн. Сонирхлоо дагаж бүтээлээ төрүүлж гисэн тэрээр одоо үндэсний бичгийн соёлыг тээгч гэх хариуцлагатай үүрэг хүлээдэг болжээ. Монгол хичээг монгол хүн ингээд одоо соёлоор бусдаас ялгаардаг байлцдаг ч юм уу юу нэлээх бодож исэн. Тэгээд одоо ингээ хайчих юм бол цаашаага ер нь дахиж явахгүй. Тэгээд хайж болохгүй гэдэг нь бол амар хичээдэг ус. Бүх зүйл нь тийм үгээр хэлж харахгүй гоё бахархмаар өв соёлоороо ч бахархмаар тээж явж байгаагаас өөртөө амар баярлалтай. Энх жаргал мөнх тэнгэрийн бичиг уран бичлэгийн уралдаанд сүүлийн 3 жил дараалал оролцож дэд байр эзэлж байна. Харин одоо тэрээр 170 см-ийн хэмжээтэй цаасанд Монголын нууц товчоог монгол бичгээр буулгаж олон нийтэд хүргэхээр бичиж эхэлсэн байна.